За Жерардтай холбоотой дугаарууд бол ер нь маш амжилттай одоо хамттай болж өнгөрсөн. Ялангуяа Брендан Рожерстэй хэрэлдсэн. За мөн одоо Брендан Рожерстэй хэрэлдэнгээ алдсан тэр нэг зөрчил байсан. За тэгээд Манчестер Сити галж ирээд улаан хуудас авсан. За Анчелоти дээр ярих юм бол нөгөө бяцхан хөв заяаны эргүүлгэн дээрээс буцаад одоо тий асалжуулагч болсон. За Фергюсны лидерс дуу гэдэг номноос бүтгээр нэг дугаарыг яг нэг сонгож авсан. За Гари Невлиг бол манай үзэгчид үзсэн хүмүүс мэдж байгаа. Дэвид Бекмийн талаар за мөн одоо бусад Манчестер Юнайтедийн тий мөрөөдлийн 11-ийг бол ярьсан. За ийм байдалтай байна. За энэ хэсгүүдээс одоо хамгийн амттай яг ганц нэг сонирхолтой зүйлүүдийг бас сэрүүлж ярил. Анчелоти ч байж болж байна, Жерард ч байж болж байна, Невил байж болж байна. Яг Анчелоти тэр зүгээр ярихад бол яг Анчелоти өнөөдрийн шиг юм агуу засгалжуулагч байх байсан уу үгүй юу гэдэг дээр тэр нэг яг тэр Парма клубтэй гэрээ байгуулах гал. Нэгдэхэд гэрээ байгуулъя гэж 5 дахь салангууд Пармагийн эзэн хагас утан сайн тавтаргуутж зурагтаар Анчелоттой манад ирэхээр боллоо гэл. Тэгэнгүүт нь нэгдэхийн өглөө яг гэрээгээ байгуулах гээд опшны яваад очиж уулзалттай болчлоо. Бараг өдөр нэрэнгүүт нь таныг дуусчихгээд тэгэнгүүт нь гараад гэрлүүгөө харж явсан чинь утсан дугаарсан чинь Миланы дэд ерөнхийлөгч Адриано Галиани би Галиани байна. Гэртээ ороод хаалгаад хөгж хөшгөө хаа ширээн доогоороо нуугч би танах руу очиж явна гэд ингээл Милан дээрэл Миланы мандан мадралтын 90 үе болтой эхэлсэн. Энэ бол одоо үнэхээр яг тэр хувь заяаны тийм эргүүлэг байсан. За Жерардын маань хувьд бол одоо нэр Жерард маань ганц л юм горж ирсэн. Туслах засгалжуулагч болгоно. Цалин багасх нь тэр хамаагүй надтай туслах засгалжуулагч болгоно гэсэн болцолтойгоор дахиад нэг жилийн гэрээ хийн гэж бодоод найдаад итгээд явж байтал ерөөсөө тиймгүй 20 жил Ливерпулийн улаан өмсгөл дор цэнгсэн бол одоо ингээд 10 сар хэдхэн сарын дараа энэ улирал дуусаад явдаа Жерард минь чамайг энтэй одоо ямар хадаж ингэж хүлэх юм боли тэр гэж хэлдэгт бол одоо Жерардын тэгэл ерөөсөө хувь заяа бол ерөөсөө оронгороо эргээл өнөөдөр мань хүн Америкт тийм ч хад жаргалтай байхгүй. Энэ үлрэлийг дуусгаж одог тайлна гэж шүү дээ. Бушуухан шиг дараагийнхаа засгалжуулагчийн ажлыг эхлүүлэхгүй л ерөөсө болохгүй л дээ. Тэгээ би энэ дээр бол одоо номон дээр хэлж ирсэн. Энэ хэдэн Америкийн эзэдүүд болчихтол Жерард эргээл Ливерпул төрөөд ирэх юм аа. Эргээд ирэх хэрэгтэй бүр амар бүр баатрын дүртэй, домгийн дүртэй, бэлэг тэмдэг шүтээний дүртэйгээр ирэх юм аа гэж одоо ерөөсө тийм. Ийм агуу хүнд бол одоо ингэж хоншооргүй зан гаргасан Ливерпулийн эзэдүүдэд би бүр Моуриньо ярьдгаас илүү зэвүүцэн дургуутч ярьсан юм да. Тэгэд Ливерпулийнх нь надтай хэлэм хийгээгүй яа. Яалтчгүй юм ярьсан болохоор тий. За тэгээд дараагийнх нь юу лээ? Тий. Гари Невил дээр ялангуяа Бекмийн талаар ярьсан. Зам мөрөөдлийн 11 өөрийгөө хамгийн сүүлд яасан бэ? Өөрөг мөрөөдлийн 11-ийг бол Гари Невил бол одоо ингээд хаалган дээр Ишмэхэл байна. Тэр бол Вандарсараас бол одоо зангаргаараа бол одоо илүү үнэхээр тэр хүний тэр нэг бие авч тэр нэг тулаанд шахаж байгаа, бусдыг зоригжуулж байгаа, тэр залуу хүүхдүүдэд урам хайрлаж айлгах тэр одоо аль нь давхцаж айхгүй ч гэсэн айгүй угсан мөрийн толгойноос амьд атаана гэдэг шиг ер нь тэгээд тэр хэдийгээр ард уугаж гэсэн урд уугаа довтлогч бараг Ишмэхэл араас чарлж байгаа шүү дээ гэхээр бол ингээд дөрөв хагас хамгаалагч хоёр довтлогчоо тавьсан. Хоёр довтлогч дээр бол би яалтчгүй Криштиано Роналдог нэгдэн тавина. Дараа нь яалтчгүй Манчестерийн домог болох Өрүүнийгээ тавина гэдэг ингэсэн. Дөрвөн хагас хамгаалагч бол одоо яалтчгүй 92 оны нэг ангийнхан Бекхэм, Гигс, Сколс тэ ингээд Рой Кин бол одоо багийн ахлагч нь байсан хүн. Ингээд хамгаалалтын бүсэд бол одоо Фердинанд Евра бол ерөөсө ганцхан эсрэг ганцад хизээч ялагдж байгаагүй. Видч Рио Фердинанд хоёр бол дэндүү аймаар байсан. Динис Ирвин гэдэг нөхөр баруун жигүүрт миний оронд 11 цохилт хаалттай цохилтыг амар гүйцэтгэдэг байсан. Миний оронд хэрвээ миний аз дайрвал би энэ 11-ийн сэлгээд суунаа гэж ингэж хэлсэн гайхамшигтай тийм үг байгаа. Өөрөний ном байна. Тэгээд үргэлжлүүлээд ярихад Гари Невил Валенсиагийн засгалжуулагч болоод сая Валенсиа Реал Мадридтэй одоо өнгөрсөн 7 хоногт 2-2-оор тэнцээд улмаар Рафаэл Бенитес ажлаас халагдаад Зинедин Зидан хүрээд ирлээ. Энэ яриа бол одоо ингээд дараа 7 хоногт хуучин болчих учраас та Зиданы талаар Реалын талаар нэг хэдэн үг унгаач. Энэ дээр бол
Зинедин Зиданыг бол ерөөсөө одоо зүгээр агуу аимшигтай дасгалжуулагчд нь бол биш юм аа. За. Энийг бол зүгээр энэ бол миний зүгээр хувийн бодлоо. За. Та гэхдээ ганц ч тоглолт удирдаг байхдаа шууд тэгж хэлж ийн гэж юу? Үгүй ээ, ерөөсөө тийм байд юм аа. Тийм байд. Оддуудыг оддоор нь бариулахгүй бол хорыг хороор даруулахгүй бол дарагддгүй юм аа. Рафаэл Бенитес бол Криштиано Роналдогийн дэргэд бол зүгээр нэг аймгийн арслан байхгүй дөө чаавас. Тийм үнэндээ. Тэгэхээр энэ том одуудыг чинь од дээрээс нь дарахгүй бол эдгээр чинь ерөөсөө энэ шилээ ширгүүгээд болдгоо юм аа. За. Мишель Платини 92 оны Европын аваргад Францын шгшээгийн засгалжуулагчаар явсан юм аа. За. 92 он. 83, 85 оны дэлхийн шилдэг. Мишель Платини тэнд очиод хэсгээсээ гараагүй юм аа чаавас. Тэгтээ тэнд Кантана, Папен энэ гэсэн амар юунууд би хувь хүмүүс байсан учраас Платинигээр тэднийг бариулахгүй бол ер нь энэ том улсуудаас ус юм гарах нь гэдгийг харж дасгалжуулагч болгодог нь хөлбөмбөгийн бурхан тэнгэрийн нэг тийм хүсэл зорилго байдیں۔ Тэгэд энэ томчуудаас дасгалжуулагч амар хөлбөмбөгчин хоёр бол ерөөсө ховорхон заяадаг. Йохан Крuyff, Франц Бекенбауэр, Пеп Гвардиолог би амар хөлбөмбөгчин байсан гэж би хэлэхгүй юу? Хэлэхгүй. Тэр чин тэр Барса Марсад байхдаа бол чимээгүй. Одоо тэгэл ингээл Челси 1000 төрүүлэхэд бид нар бол одоо Жон Оби Микел, Клод Макалеле амар байсан гэж цөөхөн хүн ярина шүү дээ, тийм үү? Матчиг амар байсан гэхгүй шүү дээ. Нэг тийм байр. Тэгээ багт хэрэгтэй юу хэрэгтэй? Амар хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг одоо Пеп Гвардиоло заахан мундаг Луис Энрике мундаг гэдэг ингэн дээ. Тэгсэн чинь Рафаэл Бенитес чи хөлбөмбөгчин байгаагүй. Байгаад ч шалиагүй. Мориньо ч шалиагүй. Гэтэ энэ хоёр чинь аврагуудын лиг төрүүлсэн хоёр хүнтэй юу ярих юм бэ те. Тэгэхэд одоо ерөөсөө аливаа нэгэн тийм оддын цуглуулга болсон баг дээр од дасгалжуулагчийг аваачихгүй Пелегрини шиг юм болт юм аа. Пелегрини Реал дээрээ тэнд тоох юм бэ. Босоод бэлтгэлтэй гараач ихт нь байж гутлаа үт. Нэг үлрэлд удирдсан шүү дээ бас тэгээ тоогоогүй тэгээ. Энд чи өөрөө нөгөө нэг цолон жижигдээд байхгүй юу да. За тэгээ Зидан болохоор яах гээд байна? Зидан бол одоо ирээл нэг зангаргаараа юу яах гэж нэг үзэн штэ. За. Тэгэл тэг чин өөрөө ингээд толгойд нь ингээд ийм амар эрдэмтэн хүн нэг дунд сургуульд хичээл ороход тэр айгүй хэцүү шүү дээ тийм үү. Зиданы толгойд бодож байгааг нөгөө хэд талбай дээр хийж чадах үгүй юу гэдэг бол би бол Зиданыг бол мундаг дасгалжуулагч болно гэж хэлэхэд бол эрт байна. Гэхдээ авчирдаг нь хамгийн зөв. Одоо Зиданаас өөр Реал Мадридийнх нэг ерөөсөө яг нэг тогоонд буцааж оруулж ирж нэг эвэнд нь оруулах хүн бол одоо бол байхгүй. Зидан Мориньогийн Анчелоттигийн дэргэд байсан. Мориньогийн дэргэд байсан тийм үү? Юм сурахаар болсон. Одоо юм сурахаар болсон. Тэгээ Кастильягийн нөгөө залуучуудын багийг дасгалжуулж байгаа. Тэгээд залуучуудын багийг дасгалжуулж байгаа гарч ирсэн. Мориньогийн номон дээр байдаг. Флорентино Перес дээр орж ирээд ганц шудраг хэлсэн Зидан байгаа. Мориньог болиулаа. Удирдлагын дунд өвөл болж ин болиулаа. Тэгэхгүй бол энэ баг чинь улмал сэтгэл санааны сүрэлд орно шүү. Болиулаа гэж хэлж ирсэн юм бол Зинедин Зидан. Одоо Зидан өөрөө янз юм байх хэрэгтэй. Бие сайн барих хэрэгтэй. Болохгүйг нь авч цээж рүү н очиж мөргөөдөж болохгүй юм даа. Тэ өөрсгөө тоглуулах гэж шахаад байж болохгүй. Дэлхий дээр ганцхан Зидан байдгийг. Цаадуул чи өөрсгчин байж бол чадахгүй нэрээ. Би бол зизуудаа тэгжил захимаар байна. Зизүү минь чи хамаагүй тэгж болохгүй шүү. За болжаах ер нь бас их вангаддаг шүү дээ. Реал Мадрид энэ удирдлагын төгсгөл ямар нэгэн цомтой байх уу? Дээрээс нь Зидан хэдэн үйлрэл хэр удаа хугацаанд Реалтай хамт байх бол өөрийнхөө таамгийг төвшүүлэх нэвтрүүлгийн төгсгөл. Энэ удирдалд Барсагаас юм болоно гэдэг бол хэцүү болсон. Барса бол одоо үнэхээр сайхан явж байгаа. Чигээрээ явж байгаа. Тэгээд Зинедин Зиданы хувьд бол энэ удирдалд бол чадахгүй баха. Тэ дараагийн удирдал Зидан бол ирэх намраас Зидан юу яаж бол одоо тэгэл үзэндээ би Зиданыг айгүй муу дасгалжуулаад ингээд амжилтанд хүрэхгүй ингээд болчиход бол би бол юусаа гайхахгүй. За эсрэгээрээ амжилтанд хүргээд явхад ч бас тэгэх юм бол юу гэж гайхгүй. Бас гайх. Ийм агуу улс агуу дасгал Мараван жишээ мундаг дасгалжуулагч биш. Цаад чи бол агуу амтэн штэ. Тийм тэгээд одоо оны сүүл болж байна. Нөгөө Баландиор хизээ вүлээ. 1 сарын 10 хэд дээр л байгаа. 10 хэд дээр. Би бол
Энэ жил бол ерөөсөө айгүй утгагүй 3 хүнийг Баландиорт үлдээчихсэн л дээ. За яагаад вэ? Харин би бол амар сенсацтай юм ярих их дуртай. За Месси, Роналдо, Неймар 3 утгагүй гэж юу? Шал утгагүй 3 үлдсэн байхгүй. За. Чи наашаараа даанга. За. Би энэ жил Суаресыг үлдээх ёстой. За тэр бол болж ий. За. 15 онд Суарес. Хэн аваргуудын лиг дээр чинь хожлын голыг хийж өгсөн. Суарес. Хэн Эл Классикод 2-ыг хийж өгсөн. Суарес. За чи хариулаад байгаарай. За. Хэн клубын дэлхийн аваргын финалд 2-ыг хийж өгсөн. Суарес. Тэгээд энэ тийм юм ирэх. За Суарес нэг нь байж болж байна. За Неймарын оронд бол угаасаа Суарес. Суарес энэ 15. Ерөөсөө Суарес гэж юу? Тэгээд хараа. Барсагийн энэ хэдэн цомуудыг чинь хэн авчирж өгсөн? Луис Суарес. Үнэн. Үнэн биз дээ. Үнэн. PSG хэн нэг нь юу юм? Аваргуудын лиг нөгөө шүвгийн Манчестер Сити. Гүй хин эднийг нугсалж өгсөн юм бэ? Суарес. Кристиано Роналдо нугссан юм уу? Луис Суарес уучлаарай. Нэр өмнөд шалах утгагүй 3 баг. Яг 15 онд бол Луис Суарес ерөөс тас шилдэг үлэм өгч. Аха. За. Ингээ ярихаар санал нэг чинь хоёр. Би бол яг одоо хувийн дүнгээрээ бол Кристиано Роналдо бол үнэхээр сайн байгаа. Тийм Месси л дээ. Яга сайн тавцсан. Неймар одоо тэгээд аваргуудын лигийн финал дээр гоолсон уу? Гоолсон. Удирдлийн турш дамжуулалт гоолоор бас тогтвортой сайн байсан уу? Байсан. Гэдгээрээ л одоо харж ах шиг шүү. Тэгээд одоо Кристиано Месси ч өөрөө хэлсэн шүү дээ. Неймарын оронд бол биш Суарес тий Неймарын оронд биш Неймар тий 3 шилдэг 3 үлдсэн бол би ч гэсэн гайхаж байна. Суарес бол үлдэх ёстой байсан. Гэтэ бол Неймар Роналдо хоёулаа сайн болж өгч байгаа юм. Харин тий. Тэгээд цом авсан амжилт үзүүлсэн гэдгээр ойлгомжтой Месси 5-5 авна гэж одоо бодож байна. Миний Юусэн Мессиг төрүүлүүлэхгүй Суаресыг арай харагч нь хасчаагүй байгаа та. Магадгүй одоо тэгээд энэ чи ер нь улс төр энэ хөлбөмбөгийн төр чи итгэх юм байна. За нэвтрүүлгийн цаг болохоо байлаа. Найруулагч тэндээс тохиол бүр дуусах гэж болохоо байлаа болж яах вэ? Дараагийн дугаараар хэн байхыг дараагийн дугаартай ярилцах уу? Одоо хэлсэн дээр баха. За. Дараагийн дугаар Дидье Драгба. Драгбаг хуучин юм ярьж ийн гэж бити бодороо. Драгба шин ном. Юунд хожигдсон Москвад хожигдсон тухай ярина. Дараа нь юунд Мюнхенд хоцсон тухай. Аваргуудын лигийн финалд хоцсон тухай ярина. Яг үнэ. Драгбагийн тухай ярьж байгаа. За. За ингээд энэ түрээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. 2016 оны хамгийн эхний дугаараар та бүхэндээ 2015-аас 16 оны улирал эхлэнээс хойш ямар эрхмүүдийн талаар юу ярьсан талаар сонирхолтой зүйлсийг ярьлаа. За мөн манай болж ах Зинедин Зидан болон Луис Суарес нарын талаар та бүхэнтэй бас та бүхний дунд бол сэдв үлдээж байна. Тэгээд ярилцаарай. Манай нэвтрүүлэг рүү санал бодлоо бичээрэй. Ингээд дараа 7 хоногийн баасан гарагт яг энэ цагтаа эргээд уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үзүүлж байна. За болж байгаа хоёулаа өнөөдөр эхнийхээ одоо дугаараар 2016 оны хамгийн эхний дугаараараа бол одоо 15-аас 16 оны үеэрд ямар номнууд юу нь ярьчваа. Яг өнгөрсөн жил буюу 1 жилийн өмнөөс хоёулаа яг өнгөрсөн оныхоо бас тоймыг бол хийж исэн. 2016 оны шинэ дугаараар та бүхэндээ 2015 оны хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн тоймыг хүрэхэд бэлэн боллоо. За тэгээ сая хэлсэнчлэн Мориньо, Анчелотти, Фергюсон, Гари Невил, Стивен Жерард болон одоо Эрдэнэтийн балжны гэсэн хүмүүсийн бестселлер бол явсан байна. Мөн энэ дугаарт хөлбөмбөгийн эргэн тойрны сонин хачныг ярилцсан байгаа. Оддуудыг оддоор нь бариулахгүй бол хорыг хороор даруулахгүй бол дарагддгүй маа. Рафаэл Бенитес бол Кристиано Роналдогийн дэргэд бол зүгээр нэг аймгийн арслан байхгүй юу чаавас. Энэ жил бол ерөөсөө айгүй утгагүй 3 хүнийг Баландиорт үлдээчихсэн ихтэй. Месси, Роналдо, Неймар 3 утгагүй гэж юу? Шал утгагүй 3 үлдээсэн байхгүй. За. Чи наашаараа даанга. За. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг баасан гараг бүр 21 цагаас SBS World Сугаар танд очино. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үзүүлж байна. За болж байгаа хоёулаа өнөөдөр эхнийхээ одоо дугаараар 2016 оны хамгийн эхний дугаараараа бол одоо 15-аас 16 оны үеэрд ямар номнууд юу нь ярьчваа. Яг өнгөрсөн жил буюу 1 жилийн өмнөөс хоёулаа яг өнгөрсөн оныхоо бас тоймыг бол хийж исэн. 2016 оны шинэ дугаараар та бүхэндээ 2015 оны хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн тоймыг хүрэхэд бэлэн боллоо. За тэгээ сая хэлсэнчлэн Мориньо, Анчелотти, Фергюсон, Гари Невил, Стивен Жерард болон одоо Эрдэнэтийн балжны гэсэн хүмүүсийн бестселлер бол явсан байна. Мөн энэ дугаарт хөлбөмбөгийн эргэн тойрны сонин хачныг ярилцсан байгаа.
оддуудыг оддоор нь бариулахгүй бол хорыг хороор даруулахгүй бол дарагддгүй маа. Рафаэл Бенитес бол Криштиано Роналдогийн дэргэд бол зүгээр нэг аймгийн арслан байхгүй юу дөө чаавас. Энэ жил бол ерөөсөө айгаа утгагүй 3 хүнийг боломжоор үлдээчихсэн л дээ. Месси, Роналдо, Неймар 3 утгагүй гэж юу? Утгагүй 3 үлдээсэн байхгүй. За. Чи наашаараа даанга. За. Хөлөмгийн бестселлер нэвтрүүлэг Баасан гараг бүр 21 цагаас SBS World Сугаар танд очино. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ сайхан үчийн мэндийг хүргэе. Өнөөдөр бол Баасан гараг хөлөмгийн бестселлер нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болж байна. За 2016 оны хамгийн анхны дугаарыг үзэгч та бүхэн яг одоо хүлээн авч үзэх гэж байна. Ингээд студид маань уулам сайхан Монголдо уйдахын завгүй хямралаг явдаг нэгэн эрхэм хүрэлцэн ирсэн байгаа. Мэдээж тайлбарлагч Балжаах маань одоо бестселлер нэвтрүүлгийн гол дүр маань хүрэлцэн ирсэн. Ингээд энэ сайхан үчийн мэндийг хүргэе. За мөн шинэ оны мэндийг. За шинэ оны мэндийг хүргэе. Үзэгчтэй ч гэсэн шинэ оны мэндийг хүргэе. За Балжаах шинэ оноо хаагуур яаж гаргав? Ер нь 2015 он таны хувьд ямар шухан он болж өнгөрөв энэ талаар? 2015 он бол одоо миний хувьд бол их сайхан жил болж өнгөрлөө. Одоо яг ажил мэргэжлийн зүгээс ярих юм бол Монголынхоо хөлөмгийн хөрхрээ лигийг бол одоо бүтэн жил тайлбарлалаа. SBS телевизэн маань ажил 2015 онд бол одоо өдрөг сайхан явагдлаа. За тэгээд өөрийн хувийн зүгээс бол одоо тэгээд би эрүүл сарвал ажил төрлөө хийгээд номоо өчлээ бас. Тэгсэн. Тэгээд ер нь бол тэгэл 15 он бол одоо сайхан боллоо. Тий 16 оноос бас нэг юм хүлээж байгаа. 16 онд амглаа одоо би ерөөсөө хүнд хэлээгүй байгаа. За сая бид нар оюун одоогоо бол одоо 2 жилд 200 тоглолт тайлбарлалаа гэж нэг ярьсан шүү тийм ээ. Ах нь бол одоо 10 дахь жил рүүгээ ингээд дуусгаад 11 дахь рүүгээ бараг орж ирж байгаа юм. Тэгэхээр жилд нэг 100 тоглолт гэж бодоход би нэг 1000-ыг тайлбарлах нэ дээ. Тийм бай. Энэ хавар нэг тим юм болох юм. За нэг Балжаа 1000 гэсэн юм. Тэгээ энэнгээр нь одоо чамайг одоо би дараагаар нь тавих гэж байгаа. Тэгээд нэг тоглолтыг л одоо надад бараг энэ таны 1000 тагчин шүүгээд нэг Балжаа 1000 гэсэн бодоол гэнтэр өмсөд 1000 гэдэг нэрээ сонсоход их баг тоо юм шиг заримд нь сонсгоч магадгүй. 1000-ыг зүгээр 1000 шөнө бол ажил дээр хонсон гэж худлаа яриад яах вэ? Тий. 600 шөнө гэхээр 2 жил болж байгаа үз? Тийм бай. Би 2 жил гэртээ хоноогүй юм байна 2006 оноос хойш. Тэгээ энийг нөгөө нэг оюун од шиг нөгөө явсан километр юу эфирт тасралтгүй орилсон цаг магтааны яхаар бол одоо ингээд тэгэхээр би энэ 16 оныг бол их гоё бүр их сайхан жил гарч байгаа гэж би бол одоо бодож байна л та тийм. За тэгэлгүй ах уу тэгээд анх одоо TVS телевиз дээр Сön колотой нэг тайлбарлагч залуу тайлбарлаж гарч ирсэнээс хойш ингээд 1000 дахь тоглолт нь 2016 онд. Одоо тохиолж одоо хаана тохиохын тэрийг бол одоо өстой худлаа хэлээд яг бүүм мэд. За Балжаахаа хоёулаа өнөөдөр эхнийхээ одоо дугаараар 2016 оны хамгийн эхний дугаараараа бол одоо 15-аас 16 оны үеэрд ямар номнууд юу нь ярьчваа. Яг өнгөрсөн жил буюу 1 жилийн өмнө бас хоёулаа яг өнгөрсөн оныхоо бас таймыг бол хийж исэн. Яг тэр шиг өнөөдөр бол тэр дугаараа бол явна. За тэгээ сая хэлсэнчлэн Мориньо, Анчелоти, Фергюсон, Гари Невил, Стивен Жерард болон одоо Эрдэнэтийн Балжин нэмсэн хүмүүсийн бестселлер бол явсан байна. За хоёулаа Жерардын талаар их ярьсан байна. Невил, Анчелоти, Мориньо гэдэг. За ер нь бол Мориньогийн талаар эхлээд шууд асуучих гэж бодож байна л да. Нилээ хил аманд орлоо та бит хоёр. За би бол гайгүй. Та ерөөсөө Мориньог үзэн яддаг хүн болж хувирлаа. Мориньо чинслээс дургүй хүн болж хувирлаа. Тэгээд бит хоёр уг нь дугаар болгон дээр их олон хэлсэндээ авах гэх ухаанаар хандна байгаа гэдэг. Та одоо бас нилээ нөөсөн баг өөрийгөө одоо ер нь ил гарч ирэх цаг болжээ гэж. Мориньог яагаад тэгж их муусан юм бэ Балжаах? За энэ та дургүй юм уу? Араа Мориньог шүү дээ. Битсэн хүн нь битсэн сэтгүүлч Реал Мадридын фэн байсан байж магадгүй. Тэгээд нөгөө хайртай багийн ингээд аврагын лиг төрүүлүүлж чадаагүй. Буснуулсан гэсэн мэдээг нэг 2 хөлөн бүгснээс авсан байж магадгүй. Тэр сэтгүүлч тэгээ бичсэн юм аа. Тэрийг манай Эрдэнэ соёл Монголд орчуулсан юм аа. Би бол одоо ерөөсөн Монголд орчуулагдаагүй номыг бестселлер дээр тэгж байлаа гэж нөгөө эндээсээ цаасаа гаргаж ирээд маа энэ вэ нэг ингээ яриад ивэл бас гүжигдсэн байж магадгүй шүү дээ тий. Одоо энэ номын том дэлгүүрүүдээр тэр чинь тавигдсан. Би бол одоо телевизийнхаа Челсигийн фанат
инженер техникийн ажилтнанд бол уншуулсан. Одоо яг энэ нэвтрүүлгийг одоо ч тэр мань бичээ байж нэрийг хэлээд ярьж. За энийг уншаа. Маа аваад яв. Уржигдэр надад буцааж авчирж өгсөн тэр ном. Тэ. Тэгээд ингэсэн би болохоор ярьдаг нь манай нэвтрүүлэг бас сонирхолтой болох үүднээс тэглэг байх. Би яг тэр нэг игзэгтэй тэр нэг одоо ингээд би хүн болгон дээрээс ингээд яг энэ надад гоё байсан ингээд ярьж болж юм л доо. Мориногийн тэр нэг за ер нь хэрэг өштэй тэрлээ шүү. Намайг Бернабеуд шүүмжлээд шүглдээд байна те. Руи Фария чи Криштиано Роналдог нэг надад сайн гэдгийг нэг өмөрөөд нэг телевизийнхнаар яриулаадах гээд яриулсан. Дараа нь яг чиний хэлдэг нөгөө гол хийчээд гүүж ирээд Мориньог тэрвэрсэн. Дараа нь Валенсиад хожичоод Криштиано Роналдог чи буцсангүй гэж шүүмжилэхэд Криштиано Роналдо чи миний урдаас яаж ингэж хэлж чадчихна би чиний төлөө сая юу хийлээ гэд ингээд ууралсан. Энэ ууралсан магадгүй тэр номыг бичсэн хүний ойлголтоор шоуч байсан байж магадгүй. Яагаад шоу гэхээр тэр хоёр нэг төлөөлөгчтэй Жорж Мендишийн шавнар байсан тийм ээ бараа бүтээгдэхүүнүүд нь байсан. Тэгэхээр бас Мендишийн нэг гарын нэг тогооныхон ч гэсэн хоорондоо бас багийн төлөө шудраг байдаг юм а гэдгийг харуулах гэсэн шоу байж магадгүй гэж бичсэн байсан. Касилс тэр хүн бол анханасаа дургүй байсан. Яагаад гэх юм бол Мориньото энэ тэнцүүхэн болж өндөрт гарч ирэх гээд байхаар нь Мориньо Рамос Касилс хоёрыг бүр дарахын төлс болоод Испани хүн биш шүү 25-аас доош насны дэлхийн зэрэглэлийн хаалгач авмаар байна гэж шуугж байхад нь гайвуулж Касилсийн гар угарцсан, Арбелаа өшгөлсөн. Яг ингээ энийг л би ярьсан. Тэгээ Мориньогийн бол ерөөсөө Мориньог бол бүр сайн мэддэг хүн надад хэлсэн. За. Бүр энэ телевизээр гараагүй Английн нэг сувгаар мэдээгээр гарсан гэж. Мориньо Портод төрүүлчээд би энийг бол яриаггүй тэр номдорч байхгүй. За. Портодо 2004 онд төрүүлээд шууд ингэж медаль авангуудаа тэр нөгөө тавцан дээр алдрын тавцан дээр баярлж яхад шууд буугаад өөр телевизийнхэн ингэж холдуулж бараг явж очиод Английн телевизэд ярилцлага өгсөн гэж байгаа шүү дээ. Нөгөө Челси рүү явах гээд одоо юусоо за одоо ингэж Порто манай төрүүлсэн одоо ч би жинхэнэ дээшээ гарч ирдэг. Мориньо хувийн тоглолтыг бол ганган хийдэг. Энийг бол зөв талаас нь ч харж болно, буруу талаас нь ч харж болно. Буруу талаас нь жаахан хараад бичсэн номыг би яг тэр чигтний ярьсан чинь би тэр сүжилтэн болоо ховор. Надад миний тайлбарлаж байгаа хөл өмгөгдөр Мориньо сэлгээний сандалд суух нь миний тайлбарын 15 минутыг барж өгдөг их гоё. Гоё хүн тэнд суух биднэрт гоё байдаг. Би Мориньо хөл өмгөөс бити холтоос би олон жил олон тоглолтод тайлбарлах юмсан гэж бодож байгаа. Тэгээд ялангуяа Англидаа тий Премьер Лигтэй байцлыг л. Тэгээд би бас ингэж утсан байлж ах нөгөө маш олон хүмүүс янз янзын ойлголттой болсон байсан. Тэгээд та бид хоёр болохоор нөгөө нэг энэ нэгэн номыг нэг сэтгүүлч хөндлөнгөөс хараад бичсэн юм а гэдгийг яг би 3 дугаараа эргээд харсан чинь нэг дугаарыг нэг хэсэг дээр маш бага хугацаанд хэлсэн юм байлээ. Ээж аваас. Тий. Та. Тэгэнгүүт яг тэрийг нь болохоор Мориньо одоо ингэж энэ Мориньог яриад байна гингүүт баг балжиныг мэдэггүй хөндлөнгөөс харж явсаар угаад бичээд цуглуулад явцсан мэтэр яа одоо ойлгоцсон юм шиг байлээ. Тэгээд яг тэр нэг хэсгийг бол маш цөөхөн хилээд ядсан байлээ. Тэгээд нөгөө бас нэг YouTube дээр тавьсан байсан бичлэгний доорч үлээ эсвэл нэг нэвтрүүлгийн шеэрлсэн байсан дугаар дээр ч нэг хүн бичсэн байсан л да. Би бас одоо нэрийг мартчихсан. Тэр сэтгүүлч угаасаа Мориньогийн эсрэг байнгын тэм нийлэл бичдэг үзэн ядаг сэтгүүлч нь наад номыг чинь бичсэн юм аа. Яг зөв. Тэрийг одоо ингэж ярьсан байна. За яг нэвтрүүлэг энэ бол одоо нэг талаасаа энэ уран бүтээл гэдэг бол нэг талаасаа жүжиг том одоо тийм зохиол кино маягийн зүйл байдаг. Тэгэхээр манай Балжаах бол баг зэрэг давсалсан уу? Давсалсан ойлгомжтой. Тэгвэл бүр тэгж одоо Мориньог үзэн яддаг дорхуу мэтэр бол бичээгүй юм а гэдгийг бас те дахин хэлэх гэсэн. Тэгээд ямар ч байсан 2015 оны төгсгөл хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлгийн Мориньо шууган чадсан гэдэг брэнд бол тренд бол чадсан. Тэгээд одоо сайн ч юм уу ч ямар ч байсан бит хоёр нэвтрүүлгийн хүмүүст хүргээд олон хүмүүсийн дунд ярианы сэдв үүсгэж байгаа нь л одоо бит хоёрын зорилго манай нэвтрүүлгийн бакап бол нэг зорилго шүү дээ. Тий. Ийм байдалтай байгаа. За үргэлжлүүлээд 2015 онд бол Эрдэнэтийн Балжиним гэдэг хүний миний л амьдрал гэдэг нэртэй ном нэг дугаараар бол явсан. Ном одоо ингээд сайхан бичигдээд хүмүүс уншаад ер нь бол маш уншууртай гоё ном болсон байсан. Тэгээд Балжаах номоо яасан бэ? Хэр зэрэг одоо бестселлер бол чадсан уу? Энэ талаар та ярьж. Вирусын гэсэн юм аа.
За энийг ерөөсөө яг ингээ хэдэн хувилуулаад би тэрэнд тэдийг өгнө, энд тэдийг өгнө. Одоо ерөөсөө бүр ингээд тэр надаас авсан улс яасныг бол бүү мэд. Гэхдээ авсан улсыг бол би чам зүгээр. За би 7 хоног машиныхаа ард хийж явсан. За хөдөл 97 онд 10 дугаар миний ангид төгссөн 9 Эрдэнэ гээд залуу. Батмөнхийн 9 Эрдэнэрээд 28 авъя огшаа. Маа мөнгөний шилжүүлэх дансаа өгөх гэж цаас урдаас өгөөд хөлбөмбөгийн холбоон дээрээс 28-аар аваа явсан. За. Сэлэнгийн хөлбөмбөгчийн хүү Ганбаяр үү штэ. Ганбаярын аав ээж хоёр ирээд ном бичсэн барьсан гэдэг нь алив бид нарт нэг 20 ном өгөөд. Бид нар энийг чинь зараад өгье гэдэг. Ингээ аваа явсан. Ингээ 40 дэлгүүрт зарах юм бол мүдгүү дээ. Өдөрт нэг зарагдана гэж бодоход за би ингээд нэг сар зарсантай тэнцэж байгаа. Тийм байна. Тэгсэн нөгөө багын найзуудаас маань Баттурж маань за 10 ном цагаан сараар би хүнд өгнө. За хүнд өрн хэрэгтэй хэрэггүй юм өгснөөс 10 ном өгнө. Авидэр нааш. Ингээ 10 ном. За Тэнгэрийн ишгийн нөгөө мега ах маань за ах нь ямар ч байсан нэг учрыг орж игээ буудалтаа 60 байсан. 60-ыг аваа явсан. За Интер номын дэлгүүрт 20 ном тавиад сарын дараа очсон чинь нэгт зарагдаагүй байсан. Спортын ордны. Яагсан бэ ийсэн бэ болоод хайгаа явсан чинь бүгдийн лангуун дээрээ сураж аваад цааш нь эсклатантаа хийдсэн байсан. Гаргаж ирээд 14 хоног тавиулаад бүгд зарагдсан. Асуусан чинь 10 гаруй зарагдсан байсан. Одоо очоогүй сар болж байна. Яг өнөөдөр манай гэр бүлийн хүн хэлж илээ. Нэг мир Интер хоёроор худлаач гэсэн нэг очих юмсаа гэх юм ярьж төвгүй нэмэр би лав тийш чи очихчихгүй гэдэг. Тий. Нэг ийм жишээний. Тэгэхээр би одоо за тэгээ дархны цагдаагийн газрын дарга Батуйг маань миний шав бас 20-ыг аваа явсан, 10-ын мөнгийг шилжүүлсэн. Нөө англи цуг явсан Чинбаатар маань надаас 6-ыг авсан. Нэг номыг 150-аар зарсан. 150 мянга. Нэг ширхгийг. Оо за. Энэ айгүй сони юм. Дуудлага худалдаанд оруулсан юм уу? За. Гүү. Ийм тогтчлтын ажил хийгдсэн. За. Энийг метр квадратын 35 гэж үзсэн. Зүгээр хар ухаандаа тоол ярил л да тий. Чи надаар хийлгсэн. Хар ухаандаа өөр үнээр хийлгэж л дээ. Эренгүүтээ манайх хэрүүсээ 35 биш байна. Дахиж хэмжиж үзсэн чи чамд 25-ын мөнгийг өгнө гэж загсан. Тэр нь бол 150 мянга юм байлээ. Тэгэнгүүт тэр нөхөр шууд за тэгвэл хоёулаа үдээс хойш уулзъя гэд үдээс хойш ороод ирэхэд нь шууд урдаас нь миний номыг өгсөн. Маань болцсон юм тайлбарлагч гарын үсгтэй ном өртж өгч. За хоёулаа хэмжилт хийсэн. Тэгсэн чинь ерөөсөө шууд залбирсан. Боли хэмжихгүй. Иннээс илүү билэг гэж байхгүй. Тэр 35-аараа яв гэд. Тэгээд би над руу уцтай хэлсэн чиний ном 150 мянгад хүрлээ гэд. Тэгэхээр за болцтой одоо бүгд ингэдэг болж одоо хүнтэй дуурайчих. Тийм бай. За дуурсгалтай бас. Яг үнэ энэ дээр бол одоо яг тиймэрхүү. Түүнээс бусд нь бол тэгээд мэдхгүй тэгээ байж лээ. Тэгээд учир нь олдохгүй л. Ер нь бол тэгээд бас яг өөрийнхөө амьдралаар номоо бичнэ гэдэг бол нэлээд тийм нэг талаасаа хэцүү, нэг талаасаа их амархан л ахал да. Ер нь тэгээ сураад идэх юм байна уу? Одоо энийг 5 жилийн дараа дахиад сэрүүлээд дахиад бүр ингээ баяжуулаад тий одоо би нэг тэр дараагийн асуулт болохоор та хэдэн жилийн дараа дараагийнхаа номыг бичих вэ? Тэр чинь ингээл өмнөхөө жоохон баяжуулаад яг өнөөдрөөс хойш одоо тийм адлын хөвдөлтэй юм чинь их юу бол гэхдээ ингээл одоо яг ингүүл зүгээр юм байна. Би яг нэг тийм бичих гэж байгаа хүнд хүртэл би бол хэлжүүл чадхаар юм билээ л дээ. Урсууд яг ийм эсхийн нэг сонирхож уншдаг юм билээ. Ингэдэм билээ. Тэгээрээ, ингээрээ гэд. Одоо чамаас анхны шүүмжил ирсэн ш. Биках гэл одоо зөндөө уншлаа би одоо тэр хүнийхээ тухай танилцуулаагүй байх юм аа тий. Тэр залуу бол одоо миний багын найз багтаа ёстой нөгөө шороо идэл ингээд тэрийг нөгөө өөрөө мэддэг юм болохоор уншигчийг мэдж байгаа гэж ойлгоо бичээд байгаа байхгүй юу. Яг үн тэгсэн чи над дээр анх уншичаад балжаахаа энэ гоё болж даан шин биках гэж ямар ч танилцуулга хаалгаа гэх. Манай Цагаанбаатар бол өөрөө 5 цаг рахт байсан сэтгүүлч хүн, бичдэг хүн. Цаава 3 уншсан гэж лээ. Тий. Ер нь хөвтэйхэн болж, айгүй хөвтэйхэн болж. Тэгээ цаа чи олон тав үггүй шүү дээ. Яг үн тэгээд тэр хүнээс хөвтэйхэн гэдэг үг сонсоход ер нь тэгэл 1000 хүн шүүмжилснээс бараг илүү
Ер нь дүүж очиндоо арга. Тэгэхээр би тэрийг их тоогод байгаа. Цаава их өвтэйхэн болсон байлаа. Би 3 уншлаа гэд. Тэгэж байна лээ. За тэр нэг тиймэрхүү. Одоо тэр их чирээд байна. Тэгээд ер нь яг сонирхож байгаа хүмүүс бүр хөдөө гадаа ч юм уу гадаад орон нутагт явж байгаад ирсэн хүмүүс байх юм бол Балжахад одоо байгаа үсэн байна. Зөндөө байна. Балжахад манай Балжахын Facebook руу ч юм уу утас руу залгаад холбогдоод тэгээд бас тэр номнуудыг бол авч болно. Сонирхолтой ном байгаа гэдгийг дуулгамаар байна. Friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.